Яа, боль доо. Арай. Та нар нэвтрүүлэгтээ өөрч авчиж юу асуу, юу яриад байгаа юм? Нэвтрүүлгээ яваач тий. Сайн. Хакистри подкастын маань 2 дугаар дугаар буюу Season 2 эхлэхэд бэлэн болоод байна. Унгаа аймгийн сүрээсэтгүүлчдийн клубээс зохион байгуулагдаж байгаа манай подкаст нь үе тэнгийнхээ үлгэр дүрээл болсон хүүхдүүдийг уламжлалт болгон оруулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн манай хөтлөгчөөр Sketch маань бэлдэрсэн байна. Сайн байна. За өнөөдрийн энэ подкастнда намайг урьж зочин хөтлөгчөөр оруулж байгаа насаа баярлалаа. За тэгээд манай хоёр зочноор ерөнхий сайдын ахалдаг үндэсний хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Дашнин маань өнөөдөр ирсэн байна. Өмнөгов аймгийн 3 удаагийн аврах шилдэг докторлогч Аз Эрдэнэ маань өнөөдрийн подкастт маань ирсэн байна. За манай хоёр өөрсдийнхөө талаар ярилцлаа. За манай залуу эхэлчих тий. За тий Юуны өмнө подкастнда өрсөн баярлалаа. Би 1-р сургуульд сурдаг 12А ангийн сурагч. Аз Эрдэнэ гэдэг хүүхдээ саксон бөмбөг өөр хичээлдэг. Тийм тавчсан тийм. За сайн байна уу Дашнин мэдээ. Тэгээд подкастнда орж оролцсон хоёр хүндээ баярлалаа. Миний гэх юм бол Өмнөг аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11А ангид сурдаг. Тэгээ өнөөгийн байдлаар ихээр Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байгаа ихтгэл мэтгэл зэнд айгуу сонирхолтой. Тэгээ өнөөдөр подкаст нь ч гэсэн мэдээд сурсан бүх гоё яриад үе тэнгийнхэнтэй хуваалцах гэж бодоод ирсэн. За тэгвэл ингээд Дашкагийн хувьд Дашкагийн хувьд бол ерөнхийдөө айгуу тийм карьертэй явж байгаа гэж хэлэхэд бол зөв байх. Тэгээд ингээд хүмүүсийн хувьд айгуу сонирхолтой байгаах энэ хаанаас эхэлсэн те хүн яаж тэнд очих уу, хүн хаанаас эхэлж ийм зүйлсийг сурах хэрэгтэй вэ те тэр дунд байх ямар байх вэ те хаанаас эхэлсэн бэ? Карьерийнхаа талаар юм бол туршлагынхаа талаар. Яг миний эхлэл гэх юм бол мэдээч анх 6 дугаар ангидаа ихтгэлийн тэмцээнд орж ирсэн. Яг үеийнхаа одоо яг манай ах нар үүдэг дэлгэрж аргаал дүүрнэ гэдэг. Яг манай ах нар яг тэр тэмцээнээс орж ирсэн. Яг бид адилхан жоохон хүмүүс. Гэхдээ би хамгийн жоохон байгаа байхгүй юу? Тэгэл тэр тэмцээнд ганцаар очиход дандаа 10 11 дор ингээд том ах нар. Тэгээ би 6 дугаар анги гэсэн айхгүй. Ингээл орж ичаал тухайд бол би ихтгэл гэдэг зүгээр цаасаа хараад гоё уншина гэж боддог байсан. Яг тийм учраас бичгээр хамгийн анхаарал Аабэго хоолж бичиж байгаа л Аабэго хараад уншсан байхгүй. Тойд бол яастай алчлаа гэж бодож байсан. Тэгээ баг цэвэрчээд тэ нэрээ. Би яастай алчлаа гэж бодож байсан. Гэхдээ хамгийн мод байранд орсон. Гэхдээ яхав тэр үед би огт шантраагүй байхгүй юу. Окей, би энийг хийх хэрэгтэй байна. Надад бол тухайд амар гоё мэдрэмж төрөөд 6 дугаар анги хүүхдэд окей, за би энийг л хийх хэрэгтэй байна гэж бодоод тухайд огт шантраагүй эхний 7-8 дугаар ангид бүх тэмцээндээ хамгийн мод байранд орсон. Хожигцоо гэл дандаа ихтгэлээр явж байгаа. Тэгэл анх 7 дугаар ангидаа бас манай ань сэтгэл мэтгэл зэний клуб гэж байдаг. Тэрний дэд тэргүүнд нэр дэвшээд тухай чинь 7-8 дугаар гэсэн. Дахиад 12-ынтай 11-нд өрсөлж байгаа. Гэтэ би ихтгэл тавиад тухай чинь бараг 80 оны саналаар гарч ирж байгаа байхгүй юу? Дэд тэргүүнгээд жоохон байгаа штэ. Тэгээ тухай тэрнээс амар гоё саашаал гоё мэдрэмж аваад тэг яг өнөөдрийг уран зураг аваад тэрнээс ингээд өнөөдрийг өөрийгөө бүтээсэн гэсэн үг. Гол нь хамгийн гол зүйл юм бол би огт нэг шантраагүй. Окей, миний харах явах хэвээр газар бол тэнд байгаа. Би өнөөдөр энд байгаа. Гэхдээ би хожигдсан ч алдсан ч тийшгээ заавал явах л хэвээр гэсэн зорилготой. Тэгэл ингээд алдсан ч онсон гэж явсаар бол нөгөө нэг буудалд компанид ажиллаж байгаа цэвэрлэгчээс захирал болсон гэдэг шиг л хамгийн сургуулиас эхлээл одоо Монголын төвшин 21 амь гэсэн дүүрэг 330 сая хүүхдүүд өдөртөө тавьж байгаа чинь. Дашкич чинь тэгвэл амар эртнээс ихсэн юм шүү дээ. Анх 11 дугаар ингээд тэгэхэд Дашка 10 дугаар ингээд гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг эх орон 36 дээр очиод тэгээ нөгөө нэг хүүхдийн зөвлөлийн шинэ тэргүүн сонгоно гэдэг. Тэгээд ингээд хүүхдүүд яриад байсан чинь нөгөөд чи ерөөсөө тэмцээн зохион ингэн тэг ингээд баахан амлалт өгөөл. Тэгэл за ер нь угаасаа сонгуулийн мөр хөтөлбөрч амлалт л байдаг дөө. Тэгээд аль гоё амлалтны сонгоё гэж бодож исэн чинь тэр бодлыг шууд эрс өөрчлөлөө байхгүй. Ямар ч амлалт өгөөгүй ч гэсэн одоо тийм байх хэвээр эргчлөө яасан хийсэн амар гоё ингээд ихтгэл тавьчих жоох. За энэ л юм зүгээр тэр үед угаасаа бүгдээрээ хүүхдүүд байгаа ингээд ямар нэгэн амлалтанд биш яг ингээд нэг зүүн сонгороо
Тэгэл юунд ашигла сонголцоо. Ер нь бол шатараалтай л явсан. Тэгээ бүр уг нь бол тэр хүүхдүүдний яг тэр хүүхдүүдийг буруутгаж байгаа биш л. Гэтэ үнэхээр сэтгэлээсээ тэр тэмцээн тийм гой ажлуудыг зохиол гэж бодож байсан баг. Гэтэ яг үндэ тэг зохиох гэр бүр үнэхээр төсөв мөнгө байхгүй гэдгээс ч юм уу угаасаа худлаа алдахгүй. Тэнгүүд сэтгэлэн сайхан ч гэсэн тэгээд бас амлалт өгөөлс. Тэгсэн чи даашгаа болохоор зүгээр амлалт өгөхгүй. Тэр миний хэлгээд байгаа санаа зүгээр одоо ингээд ярьж байгаа юм нь хүнийг одоо өөртөө татдаг ингээд энэ хүн зөв ярьж байгаа да зөв хүн юм байна да гэж ингэж яг ойлгож байсан. Харизм аагатай. Энэ нөгөө нүдшилтэй өндөр хүч юм блэ. Юм хүч гэсэн нэрээс ханддаг гэх нэг өвөө шиг тэгэл дашнам гээ. Тэгээд дашнам гээл яг нэрийг бичээл сонголоо өгөөл тэгэл дашнам гээл чийжлж авч ирсэн. За тэгвэл даашкагийн хувьд бол иймэрхүү байгаа. Тэгээд азагийн хувьд бас дан ганц бас такс тоглоод идэх хүн биш ээ. Бас нийгэм нөлөөлдөг те хүүхдүүдийг манлайлж чаддаг, бас дуу хоолойгоо хүргэж чаддаг хүүхдүүдийн нэг байгаа. За тэгвэл азагийн хувьд яаж ийм нийгмийн амьдралд оров? Тэгээ бас сагсан өмрийн хувьд бас өндөр карьертэй. Тэрэндээ яаж би хаана сахисан бэ? Би яагаад сагс тоглох туфтай? Тэгээ тэр талаасаа яриа. Ер нь бол гайгүй нийтч хөвгтэйсэн. Гэхдээ нийтч гэдэг нь амар сонин зав юм. Ингээд том хүмүүстэй ингээд зөв зүгээр яриа эхлүүлчихдэг байсан. Цаг үеэсээ жоохон том хүмүүстэй очиод ингээд зөв зүгээр яриа өрнүүлээд ингээд чадж байгаа ч гэсэн ангидаа болохоор ингээд хамгийн дарах нь юм шиг баг. Гэхдээ арай хамгийн дарах нь биш эсэн. Ингээд үеийнхэнтэйгээ болохоор ингээд гоё ингээд хөрлөөр ингээд тоглож чаддаг мөртлөө ингээд том хүмүүстэй юм яриа. Манайх тийм юм ингээд амар ичдэг. Тэгээд одоо энэ насан дээр ирэхээр ер нь бүх төрлийн хүмүүстэй ер нь харилцаад ер нь гайгүй байдаг. Бие барьж бол. Сагсны хувьд болохоор би нэлээд олон юмны одоо нэг юмд явж үзсэн байхгүй. Аав ээж хоёр ингээд бүхий сонирхолтой. Тэнгуут нааг бүх болгоно ингээд жудаад явуулаад тэгээд жудаад яваал ингээд амар бүх тасгалуудыг хийгээл 200 300 сунаагаал. Тэгэл яаж исэн ч гэсэн нөгөө нэг зорилго нь тодорхой биш байсан хамгийн гол. Би юуны төлөө ингэж яваад байгаа. Намайг огт ингэж тэмцээнд оруулж үзээгүй. Яг хөө цаг нь болоогүй байсан баг. Эрт ингэж тэмцээнд оруулж байгаа бас шантрах тохиолдол шүү дээ. Тэрийг бодоод оруулаагүй л баг та. Тэгсэн чинь ингэж би нэг зүгээр утгагүй нэг дөрөв хааны дунд тавьчигдаад байгаа юм шиг санагдаад тэр бэлтгэлээ шууд орхиод. Тэгээ волейбол явсан чинь бас л нэг л санагдав. Шатарт явсан. Тэгээд нөгөө цахимгоо гээд нөгөө нэг IT-ийн юмд явсан. Зөндөөл юмд ингэж яваад тэгжсэн манай ах Бэдлинг тоглогч Шүтэс Шаркс гэдэг баг байхад багийн ахлагчээс оргил бол тэгээ холбогчийн байрлалаар тоглох. Өмнө говт нэг тэмцээнээр ирээд намайг харсан. Өө энэ чинь гайгүй өндөр нөхөр штэ сагсанд явал та үлзийг манай найзуудын үлзий дээр яв гэв. Тэгэл үлзий өгч дээр анх очиод явж исэн. Тэгсэн чинь л ингээл хүүхдүүд ингээл тоглоол. Яг тэр үед бас миний нөгөө өрсөлдөн хүсэх насч байсан байж магадгүй амар сонирхолтой шууд ингээл дуурлуулсан. Тэгээд ингээд чадахгүй байгаа бүх хүн ингээд намайг өө ямар сонгон бэ гэж шаалж байгаа ч гэсэн ингээд би чадандаа гэв. Тэгээ хоёр алхамтаасаа эхлээл ингээд сурч ирсэн. Тэнгүүт шууд өлзөө багш ингээд тэмцээнд оруулаад шууд тэмцээнд оруулаад эхэлж байгаа. Тэнгүүт тэмцээн үзээд ирэхлээр шал өөрөлж байгаа. Миний зорилго тодорхой болж байгаа. Би дараагийнхаа тэмцээнд хожих хэвээр би дараагийнхаа тэмцээнд илүү өөрөө сайн тоглох хэрэгтэй гараа гаргах хэвээр ч гэдэг юм. Тэгээд ирэхлээр угаасаа ингээ хичээгээд эхэлсэн юм лээ. Өөр улам тэрэндээ донтоод дуурлаад тэгэж ер нь сагсыг сурч ирсэн. Тэгээ 2 жил ер нь нилээ ирчвэтэй бүх юмаа зориулсан. Жохон хичээлээ хаяа. Хичээлээ нилээ хаяа орхидуулаад тэгээд сагсан ингээд 2-3 өдрийн 2-3 хэлхийгээд явсан. Сонирхлоо олоход бол маш олон төрлийн юм гэсэн. Тийм сонирхлоо олоход үнэхээр бол нийгмийн амьдрал нь бол угаасаа жоохноос явсан юм биш үү? Тэгээ жоохноос ер нь аав ээж хоёр ч гэсэн чи одоо тийм яваад тийм нийгмийн итгэвтэй байл та гэл гэртээ жоох итгэхээр л ингээл хөөгөө гаа. Тийм юм дээ. Одоо хараад бахны юм нийгмийн итгэвтэй хүмүүс хөвчлэн багасаа л байдаг юм шиг тий. Угаасаа яриа. Аав ээжийн хөлөө хүмүүжил. Тийм. За тэгвэл манай хоёрын баг нас нь ямар хөө өнгөрөвдөө? За даашка. 48 амьдрал байсан. За 48 шилэн амьдрал сайж байна. Тэндээс одоо байгальдаж өөр чинь нүүцэл бас тэгэл тэнд айгүй багасаа тоглолдог байсан. Тэрнээс нөгөө бөмбөгөө тоглоод өөр байрныхаа төл бөмбөгөө үзэлтэл гандерсаа тоглолдог байсан. Өөр чи арчлаа хотныхандаа гэж хөл бөмбөр л амар тоглолдог байсан. Хөл бөмбөр тоглоод тэгээ бас бүр хөл бөмбөгийн бэлтгэлд явдаг. Оо тий. Тэгсэн чи арай уцаа халгаад л та тэгээ за аюу шүү.
Тэгтээ яг тэгж хэлж байгаа юм шиг тэнд зүгээр тийм л хүүхэд байсан баг л та. Байрны гадаа л аягүй тоглолт байсан баг та. Хоол ундаа мэдхгүй. Яг аваа чаяа нэг балконоор хоол идэж байсан. Тэг гэртээ орол гарахгүй мэдээ зовхгүй. Яа. Айгуу тэгсэн Уусч ууж. найзын доорч ус ууж очиад ер нь тийм хүлээсэн дөө. Яг бүр жоохон 5-аас доош ангийн гэвэл тэгэл навч таслаад хоол мол хийж яах гэж тоглолоо. Хөөхөө. Тэрнээс л нөгөө бага наснда ингээд авч ирсэн ямар нэгэн өвдөлтийн талаар ч юм уу юм сэтгэл зүй. Тэнгүүтлээ тэрнээсээ гарч ирээд ингээд би ирээдүйд юм хүн болох юм байна гэх. Бага насны гүн гүнзгий зүйлээсээ бас хуваалцах юм бол. Гүн гүнзгий гэвэл манай залууд надад одоо л яг шууд орж ирэхгүй. Хүн үнзгийн нэр үнэхээр орж ирсэн. За гүн гүнзгий гэж байна шүү дээ. Амар өвчин зовлон биш те. Зүгээр нэг тийм жоохон хүүхдүүд дээлгээд эсвэл тэндээсээ гарч ирсэн ч юм уу эсвэл одоо өөрөө цаамаа юм уу? Тий, ер нь бол бага наснд нь тийм одоогийн чамайг бүтээх ямар зүйл байсан бэ гэж. Яг би багтаа яавсан баха. Яг үнэ хэлэхэд надад бол нэг тийм амар сайн чаддаг юм байгаагүй. Жоон бахад амар математикт амар сайн бол бас сайн биш. Монголд амар сайн бол сайн биш. Спортод сайн бол сайн биш. Ингээд яг юм л яг юу чаддгүйсэн байхгүй юу? Чаддаг юм байхгүй. Тэгээ тэрнээс л өөрөө бүр амар паниктдаг гэсэн. 5 дахь ангидаа ингээл 6 дахь ангид ордог зам өөрөө ганцаа жоох хөөхтэй гомдлоо уйлж муулаад яг ингээд юу ч чадахгүй байгаа амар стресстэй байгаа байхгүй юу? Манай аав ч бүр амар улсын аварга бүжгэлдэг. Волейболын бас мөнгө авч ийсэн. Волейболоор амар бүжгээр амар математикт бас амар галзуу, физиктэй галзуу. Хажууд нь бүр тийм хүн Тэгээ бүр амар тэгэхээр ялч харьцуулдаг гэл та. Тэгэл Тэгэл би хажууд нь өөр юу ч чадахгүй амар гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэл бүр амар юу ч чадахгүй байж ижсэн аа. Яг нөөсөө түр хэлсэн дээр ихтгэлийн ганц тэмцээнд орж утсан. Гэтэ тэнд хожигдсан ч гэсэн би нэг удаа ч ингээд хичээчихэж байгаа байхгүй. Тэрнээсээ бүр амар урам аваад Өрсөлдсөн. тийм өрсөлдсөн. Тэр бүр амар иргэлт болсон. Би чаддаг юм тийм байж тэгээд. Тэгээ одоо яг намайг тодорхойлж байгаа юм л тэр үед миний хийсэн ихтгэл өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдад нөлөөлөх чадвар гэдэг. Тэр л яг өнөөдөр намайг тодорхойлж байгаа. Бусдаар бол яг багтаан дээр юу ч чадахгүй байж байгаа л нэг юм сайн ч юм уу чи нэг юм оролдоод үзсэн шил тэрэндээ бүр амар урамшаад явцсан. Бусад юм чадахгүй байсан. Тийм. танасаа бурхан ингэж байгаа. За энэ л Монголыг өөрсдөө Энийг ингээд авах. Тэгээ жоох хүүхдэд ер нь өрсөлдөөний гоёыг мэдрүүлж Аа тийм өрсөлдөөн гэдэг бол би бас бодоодсэн чинь нэрнгэсээ яг бүхний нөгөө нэг жоох хүүхдүүдийн тэмцээн орж илсэн. Гэхдээ тэр үед арай жоохон байсан гэж магадгүй юмны учрыг ойлгохгүй. Тэнгүүт яг ингээд юм сонирхох насан дээрээ ингээд юу ямар ч тэмцээнд орохгүй. Үнэхээр ямар ч тэмцээнд орохгүй байж байгаа. Сагсны тэмцээнд ахаа орж байгаа. Тэнгүүт л ингээд өрсөлдөөний мэдрэл, байгалийн шалгарал ингээд амьд үлдэхийн стилт төлөөлөө. дуртай юм болчих жоо Амар дуртай хайртай болчих жоо. чадахгүй ч гэсэн тэгэл тэрийг хийгээл бүр амар гоё болоо. Тэгэл дараа нь бэлгэлд очсон ч гэсэн хүүхдүүд ингээд яа наа чи ингээд наач бөмбөө өрөө гүйчлээ шүү дээ юу юм бэ гэсэн ч гэсэн ингээд намайг дормжилж энэ гэж бодохгүй ингээд за би сайжрах хэрэгтэй юм ингээд үнэхээр бодож байсан. Миний багнаас болохоор өвөө эмээ дээр төлхөө өсөж исэн. Аав ээж хоёр нэлээд хөдөлмөрч гэхүү. Өглөө намайг унтчихад гараа явчихна. Тэгээд унтсан ан орж ирдэг юм тиймэрхүү. Аав бол ээж болохоор өглөө намайг сэрхэд хоол өгчөөл гараа явчихна. Тэнгүүтлээ орой хоол өгчөөл мутаад юм. Тэнгүүт аав болохоор заримдаа бол бүр ингээд ажил дээр ханаад ингээд ирдгүйс. Тэнгүүт өвөө эмээгээс юу нэлээд хүмүүжлэг болж байгаа. өвөө эмээгийн хүүхэд. Тийм өвөө эмээгийн хүүхэд. Тэгвэл өвөө мэнтэйгээ. Тэгээд нэг гэр хорооллын байшинд амьддаг ус. Тэгэл гал мал түлэл. Би Хамгийн гоё дурсан дээ. Тэ одоо ингээл ер нь амар survive хийх нь амар гоё юмс. Одоо ингээд аав ээж хоёр байхгүй байхад ингээл жоохон даарал ихлэнгүүт өвөө эмээ хоёр жоохон нөгөө нэг өвдөж мөвдөж үед ингээд би гал түлэх болоо тэрнгүүт за яа гэм бол за юу ч гэсэн ингээд мод хийчихгээл мод за тэгэл дээрэс нүүрсгээд тэгэл хасаах гэж үзэл тэгэл ямар ч хасаачдаг л байсан. Тэнгүүт хоол мал ингээд хийждэг л өөрөө. Тэгэхэд чинь би тэнд байсан гэхэр чинь нэг 2 3 дахь ангийн хүүхэд. Нэг 10 марвч хүрэг байсан. Ер нь хэрсүүл өссөн. Тэгээд өвөө эмээгийн сургаал мургаал өгсөн юм шүү дээ. Өвөө ингээд өвөө эмээ дээр амар би энэ өвдсөн тэгэл яаж хата дуудаал. За миний хүү бол ургаж байгаа ургамал өвөө нь бол ингээд хатаад хорч ийсэн навч гээл. Яг жоохон хүүхдэд ингээд
өвөн юу нэг гоё шүү гэдгийг ингээд амар гоё ойлгуулчих жоохгүй тий. Тэгэл тэрний дараа мараа ингээд сэтгэл зүй бол ямар ч тийм ингээд шаналаад уйлаад бөө ингээд дарамт надад байхгүй л. Тэр бүл юу нэг ойлгох ингээд жоох хүүхдэд ингээд гоё ойлгуулсан. Тийм ингээд тиймэрхүү юм сургаалууд ийм юм дунд л өссөн. Эмээгийн ингээд онцлог тааврууд донд юу юм болоо энэ гээл бодоол. Тэгжил өссөн дөө бага насандаа гадаа амир их тоглолдог. Тэгсэн мөртлөө нөгөө ганцаараа тоглолдог хамгийн гол нь. Тэнгүүт үеэлүүд хаяа ирэнгүүт үеэлүүдтэйгээ тоглолчихсон. Тэгэл ер нь төлхөө ганцаараа газар шороохаал ер нь нэлээд нутагшаага байсан юм болов. Тийм. Ер нь л хэдүүлээ бүгдийнхээ багын тоглоом нь гадар шороохоо тэгээ хэрцээ. Гэртээ хаал идэхгүй. Байгаа байлаа. Тэгээд ч үзэн штэ юм чинь ямаа идэд болоод хорвоотой талцад өг гэдэг шиг болж Тийм. байна. Шороо идэж үзсэн. би ингээд одоо ингээд багаасаа ингээд сакс макс тоглолцсон хүмүүсийг хатаахад байдаг. Йоо одоо ямар сайн ингээд багаасаа ингээд хичээсэн. Би багаасаа тоглосон бол одоо алж байгаа шин тэгээ бодоод байдаг. Тэнгүүт би болохоор ерөөсөө ингээд гэр ороод ямар шийд багтай тэгэл шийд байгаагүйгээс ороо сакс тоглоо. Тэнгүүт хөл мөнгө тоглоогүй ч гэдэг юм тийм л байсан. Хашаан дотроо ингээд гоё өөрийнхөө ертөнцийг үсэв. Хаалаа хийсэн шигээ. Тэр нь амар гоё дурсан. Тийм хашаан дотроо өөрийнхөө ертөнцийг үсгэсэн тэр дотор амар гоё. Өвөө эмээ дээр өссөн хүмүүс яалч өөр л байдаг л та. Юмд хандах хандлага нь өөр тий. Юмд хүлээж авч байгаа тэр байдал нь өөр. Яалч өөр байдаг л та. Тэгвэл манай үед ингээд бага насандаа ингээд мартагдаж чаддгүй одоо хүртэл ингээд сэтгэл ингээд хоногсдог тийм гоё турсамж байгаа юу? Тэрнээс хамаардаг. Ер нь зөндөө байгаа. Яг бүр яг ингээд сэтгэл хоногсдог бүр ингээд бодогдоол байдаг. Нэг бамбл би. Тоглоо. Тэр яасан бэ гэсэн чинь ингээд цэцэрлэг төгсдөг байхгүй юу? Тэгээд дөрөвдүгээр цэцэрлэг төгссөн. Хоёулаа нэг цэцэрлэг юм биш. Тийм би насаа гээд цэцэрлэг байсан мах гэж бодоодсан байхгүй. Тэгээд цэцэрлэгээ төгссөн чинь тэргүүний сурагч мөрч болоод төгсөв. Тэр ингээд амар гоё дурсан чинь ийм байна. Ингээд амар олон хүмүүсийн ард нөгөө өндрүүд ард ордог штеп. Тэнгүүд би тэр үед нөх өндөрч байгаагүй ч гэсэн ингээл дунд зогсож байсан байхгүй. Тэгээд дунд зогсоод байсан чинь яасан цэцэрлэг төгсөөр яасан тэргүүний хүүхэд Аз эрдэнэ гэж тэгсэн чинь орчлон дээрч зөндөө Аз эрдэнэ одоо гэж зогсож байсан чи багш хоош байна ашлтаа гэдэг. Тэгэл яах гэдэг юм бол тэгээд намайг татаад тэгэл энэ дээр юм зүүж өгөөл тэгэл гараад тэгсэн чи аав ээж ямар мундаг юм ингээд би юу ч ойлгохгүй. Тэгсэн чинь ээж мундаг хөлтэй шагнаа гэдэг ингээд амар гоё миний ингээд авахынсаа ингээд гендерст ингээд хараа зогсдог гэсэн баамл. Тэгээд тэр амар гоё дурсан. Миний турсан зүйл айгүй хувийн тал руу гал та. Яг манай аав ч өөрч багаас хөдөлмөрлсөн. Тэгээд багаас амар хөдөлмөрлөл одоо яг үсэн ингээд бүтээгээ явж байгаа юм залуу хүмүүс ч 40-тэй гэдэг чинь. Аав ч амар бахархдаг байсан. Тэгээд бас залуу хүмүүс стресс би ч гэсэн нөгөө жоохон байсан болохоор айгүй дураараа би айгүй нөгөө сэтгэл залуу байсан байхгүй нэл хүн болгонуудаас хараар хийждэг. Хүний үг сонсохгүй ч гэдэм үү. Уурлаач гэдэм үү те. Жоохон эрхэхээс илтгэр нөгөө нэг жоохон ингээд дураараа гэх юм уу. Тийм байсан байхгүй ингээл хүнтэнтэй ингээл хэлтүүл хэлчихсэн жоохон хүмүүс юм чи ингээл ер нь өөрийн үйл бодолтой багтай дэрэг. Тийм жоохон магадгүй тийм байсан 6 7 хоногт ч юм уу. Тэгээд мэдгүй аав ээж хоёр яаж ийдсэн таарсан. Аав нэг хэсүү над бүр амар орсон байхгүй тухайд. Яг би ч эрэгтэй хөлт байгаа шүү дээ. Тэгээ аав надад яг тухайд тэгж хэлж ирсэн. За эрэгтэй хүн бол 3 зүйлийг заавал хийдэг байх хэрэгтэй, мэддэг байх хэрэгтэй гэх. Нэгдүгээр төл даах, хоёрдугаар үг даах, гуравдугаар ачаад аадаг байгаарай гэх. Энэ чиний гэдэг амьдралын чинь босгох шүү гэдэг. Яг тэр хэлсэн бүр надад амар ороод жоохон хөвгт мөртлөө тэр үг ингээд зах зугаас нь ойлгож байгаа байхгүй. Тэгэл том болгоцсон тэр үг ингээд дотор байгаад байгаа байхгүй. Тэгэл бүр ухаж ойлгонгоо те үг даах гингүүд. Тэ бусдын юу гэж хэлэх яах их ингээд огт хамаагүй болчих. Би яг зорилгоо харсан байхад тэндээ бас хүрэх. Тэгээ хэлж байгаа үгийн намайг доромжилж байна да биш. Одоо намайг сайжруулах гэж байна да гэдэг талаас нь. Одоо ч яг анзаарвал би нэг бусдын шүмжлэгийг хүлээж авдаг байхгүй. Юу ч гэдэг яг авахын аав нь хаяхан тань. Яг тийм л зарчимтай болцсон. Тэр зарчим яг аав хэлсэнээс суучих байгаа байхгүй. Хоёрдугаарт ачаад авах гэж байгаа. Би өсвөөсөө өгөө байгаас эргэтэн болоод төрсөн юм чинь яаж нэг спорттой өөрийгөө хамгаалцдаг. За магадгүй нэг юм зөвлөждөг. Наацхан тийм байх хэрэгтэй гэдэг ойлгож авчиж байгаа. Гуравдугаар дөөл таах гэж байгаа. Чи амьдрал чинь үргэлж ингэ дээшээ байхгүй гэх тэрийг би ингэ замаар болчих жоох байхгүй. Үргэлж дээшээ байхгүй. Унаа нь босно. Дуунахад
тэр чигээр онгож болохгүй. Үл дагаад амьдрах чадвартай болох хэрэгтэй гэдэг юм тэндээс ойлгож авчих. Тэгэл тэр үг ингээд амар сургамж болсон жоохон бахад сонссон мэтлээ одоо тэр үг ингээд ухаж ойлгоод байдаг. Магадгүй 10 жилийн дараа дахиад шинэ тэр үгнээс ойлгож магадгүй би боддог. Тийм, яг ингээд цаг хугацаа өнгөрсөн ингээд unlock гэдэг ойлгоод яваа. Часс бас амар гоё гоё. тийм. Аавын сургуульд бол үнэхээр Ингээд тэр жоохон бахад хэлцүү үг ингээ одоо ингээд ойлгож байгаа. тэр бол Тэгээ хэлжсэн юм чи ийм юм биш үү ингээд ойлголоо. Одоо яг ингээ учрыг олгоод Тэгээ учрыг нь ойлгоод. Яг ингээд нэг үзсэн киногоо дахиад үзэхээр дахиад ойлгоо. тийм. Аа Сайн шүү. Сонирхолтой. Яг ингээ багнаас угаасаа л яг бүх хүмүүсийн багнаас ингээ тодорхой хэмжээний мартагддаг дурсамжууд байгаа шүү дээ, тий. Тэнгүүд ингээ манай хоёрын багнаас ингээ хуулийг хараад тахад нэг нь нэмээ өгөө өгөхөд за нэг нь ингээ аавынхаа одоо хэлсэн үг ингээ зүрхэнд нь орсон байна шүү дээ. Нэг нь өвөө гэхээр хэлсэн үг ингээ зүрхэнд нь орсон байна. Тэнгүүд үг гэдэг бол амар чухал байгаа байхгүй юу? Тэр хүүхд ингээ шууд ингээ ирээдүйг нь баг ингээ төлөвшүүлж байгаа хараад таа. Тийм ер нь аав ээжийн хүндлэл нь үнэхээр тэнгууд жоохон том болоод ирэнгүүт найз нөхдийн хүмүүжил амар чухал. Хүрээлэлээс шалтгаалаад. Тэнгууд аав ээж нь хүрээллийн юм хүүхдүүдэд сонгож өгч чаддаг болов. Миний бодлоор бол чаддгүй байхаа гэж бодлоо. Тэр хүүхд ер нь өөрөө л алд тавьчих. Тийм Өөрөө л чойрж байгаа. энэ ихээсээ илүү нэг юу дашкар дээр тэр нэг эхлээс өмнө ярьжсэн аахгүй хүмүүс ер нь ингээ жоохон муухай ч гэсэн ялгараад байдаг. Тэгэхээр би ямар хүн бэ гингүүд яг начин хүмүүс намайг хүрээлээ байж байгаа байхгүй. Тэгэхээр чи хинтээ хамт байхыг хүсэж дээ, чи хинээс илүү юм гоё зүйлийг мэдэхийг хүсэж дээ, хинтээ ингээ найзлаад, сайхан зүйлсээ хуваалцаад, муу зүйлсээ ч гэсэн яриад байхыг хүсэж дээ нүгэ чи шалтгаална. Би юм. Тэгээд би сайн байх юм бол надад сайн хүмүүс ирэнтэй яг тэгээд сарамж шиг л байж юм болоо гэж бодсон. Найзууд хүрээлэнтэй бол Өөрийнхөө бүлгийг үсгэж чинь. тийм. Яг юм жоохон байх хугацаанд бол ингээд найзаас хөнгөтэй санахгүй. Ингээд чам. Хүндэж юм даа. Өөсөө миний найз штэ тий. Миний жинхэнэ найз. Тэгэл яг амьдралын туршид яг тэрийг ухаараад тий. Хүмүүс ирдэм байх, явдсан байх гэдгийг ойлгоод тэгэл яг одоо яг бодохны татны нэг хэдэн гарын 10 хүнд үлдэх найзтай болох юм уу? Тэгээ одоо дөнгөж эхэлж байгаа бидний хувьд бол ингээд юм ойлгоод байгаа шүү дээ. Тэнгүүд цаашдаа бүр юу илүү ойлгох бол гэдэг бүр амар сонирхолтой. Бид нар амьдрал дахиад 60 жил, 50 жил би бол өөрийгөө 100 наслна гэж боддог. Ийм л Нэрээс тийм өмнө их жоохон бахад нэрээ мөнх настай л гэж бодлоос өөрийгөө. Нэлээ хэдэн мянган насалж байгаа хта эдгээр. Тэнгүүт яг үндэ үгүй гэдгийг ойлгоод за жоохон хугацаанд итгэлцээ. тэгээ би бол өөрийгөө 100 наслна гэж боддог. Үлдсэн одоо 90 жилдээ юу мэдэрх хэрэггүй шүү дээ. Тэгээ хүрээлэл бол тийм л байна да. Миний хувьд бол Аха. Тэгээд дашкиг өгч юм. Хүрээлэл үү? Тийм. Аа. Хүмүүсийг харахаар яг хүрээлэл төвшингээр байдаг гэж би ойлгодог. Жохон муухай хэлбэл. Яг үнэхээр хүн яг хамгийн их цаг өнгөрөөж байгаа 5-ныхаа дондож болдог байхгүй юу? Яг би хүсээсээ нэг 4 жоохон эвдэрсэн ч байдаг юм уу? За эвдэрсэнийг тодорхойлж байгаа нь одоо реклам хэрэглэдэг ч байт юм уу? Үеийнхээ хөлтөд жишээ авч ярьж байгаа шүү дээ. Реклам хэрэглэдэг, хараалуу хэлдэг, магадгүй муу зуршилтай ийм хүмүүстэй тийм дөрөвтэй би өгөл цагаан өнгөрөөл хүсээсээ би тэдний энийг болж хөрнө. Тэгэхээр би өөр хүмүүсийг ойлгочих байгаа байхгүй. Би бол тийм байж болохгүй гэдэг үнцнэрээ би аль болох нөгөө нэг лаг хүмүүстэй нийлхийг мөрөөж байгаа. Одоо магадгүй саксаар ярил үнэхээр сайн сакс тоглож байвал лидерүүтэй л найзлна. Амар сайн сакс тоглох гэдэг л найзлдаг болчдөг шүү дээ угаасаа. Тэгээ би ихэд одоо Монгол хүүхдийн зөвлөл Ер нь ингээд хүн өөрийнхөө хэрэгтэй хүмүүсийг олж. Би одоо Монгол хүүхдийн зөвлөгөө явуулж хаад яг миний найз гэж байгаа юмас ихэвчлэн дандаа хийж бүтээ гэсэн үг байгаа. Тэн тим төсөв байна. Тэргээр тийм үйл ажиллагаа хийчээ. Тэрийг тэгчээ. Нэг над нэг юм санаа, нэг ажил болгох чиг гэл. Одоо ирэх жил би 3 төсөл дээр нэг найзуудтай хамтраад төсвийг болоод хийх гэж байгаа жишээ нь ингээд яг ингээд найзуудтай болчдөг. тэр нь танарыг гоё enjoy байж. Enjoy байлгачдаг тий. Тэгэхгүй бол би тэднэртэй багтаа амар гойгоддаг. Өөрөөр би ингээд амар эвгүй гаруудтай хүүхдүүдэд нийлээд өөрөө эвгүй болчих гээд шүү дээ. Тэгээ тэднэртэй баг надад тухгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр хоёрдугаар тэгэхээр би хүсээсгүй хүн чинь дээшилжлээвэл хүрээлэн дагаал өсчил байдаг гэдэг утгаараа би яг тэгж боддог. Би бол Хоёр сэргээр Жаа өсрөхөөрэй юу.
бүх төрлийн хүмүүстэй л найз. Аха. Бүгдэнтэй л тэгээд бүгдэнтэй нь мэдээч цаанаасаа ингээд ялгалгүй харьцахыг Тийм. бүгдэнтэй л адилхан харьцах гэдэг. Тийм. Миний Яг ингээд өөрөө анзаарахгүй байж байгаа хүмүүсийг ялгцсан байдаг. Үнэхээр өмнөний хэлэхэд ингээд царай марианаас шалтгаалаад. Тэнгүүт ингээд ёо би болохгүй шүү бүгдэнтэй л адилхан харьцах хэрэгтэй. Тэгэл эргээл нөгөөд рүүгээ залгаад гарын марыг явуулсан болзээ гэдэг нөгөө бурууга засгаал. Тэгээд ингээд хүн болгонтэй ингээд адилхан байхыг. Тэгээ минийсээ хэлсэн өөр шүү зэ. Тийм. Би бусдад бүгд адилхан харьцсан гэхдээ яг нэг хамгийн цагийн өнгөрөөж байгаа хүрээлэн л өөр. Цагийг их өнгөрөөж. Тэр бол яг хүн болгонтэй ялгаж харьцахгүй. Тэр бол амар хамгийн муухай зам бол хүнтэй ялгаж харьцсан. Тийм. Тэрийг ойлгосон л. За мэрэгэн үзэгчд мэн тэгээд чангаад үзээ. гэх юм хараа. Тэгээд ер нь эндээс юу хэлэх гээд байгаа гэхээр ер нь бол хүн бол хэнийг шүүмжлэх хийх байхгүй. Тэндээж алгаж харьцахгүй ямар ч хэрэг дарах биднэрт байглаас угаасаа байхгүй. Тийм болохоор хүн болгонтэй адилхан харьцах хэрэгтэй. Зүгээр чи хинтээ илүү цагийг өнгөрөөхөө. Тэг хүрээлэл гэдэг чинь яг бүх хүмүүсээс арай дотн нэг ийм үзүүл байгаа штэ. Тэрийг яаж би болох вэ гэдгийг чамаас шалтгаалах тийм шүү. Гэдгийг л ер нь бол сая хэлэх гэж орлоо шүү дээ. Хөөмөнд одоо ингээд өөрийнхөө бодол байх хэрэгтэй тэгсэн мөртлөө гэвч тэр өөрийнхөө бодлыг хүнд тулгаж тэр наач өстө тэр яашаа залгасаа. Зөө. Ер нь бол хүний хүрээлэлээс нэг гэдэг. Тийм. Тэгвэл намайг ч одоо юу гэж ойлгох юм бэ? Би ч одоо асар том хүрээлэл. Нэрээ Нэг хамарсан азаа. амар олон хүмүүстэй үзэлдэг. Ингээл доод мод гээл ялгаалахгүй, дээд мэн ах нар дээрлэхэд байна гэхгүй. Тэгээд бүр юм бүр дотны гэж боддог хүн бас байх юм байна гэсэн үг мөн. Дотны гэсэн хүмүүс байгаа мэдээч байгаа. Тэгсэн мөртлөө ингээд аль болох ингээд том байхыг хичээдэг. Тэнгүүт дотны яг хэдэн хүн мэдээч байна шүү дээ. Мэдээч close байна шүү дээ. За хүрээллийн хувьд тэгж авч үзсэн юм байна. За тэгвэл хүн шантарнаа, хүн хэцүү байна. За тэр үед ингээд юунаас мотивашн урам зориг авч ийн, ямар хүн нөлөөлж ийн тэр зүйлээс. Хөвшлэг хүмүүсийн ээжүүд ч юм уу тий аавууд тэр хүмүүс байдаг. Тийм хүмүүс бас гадна өөр ямар хүмүүс байна тий. Тэр хүмүүс Ташка шууд ирэх юм. Гайгүй би тэр ч юм уу. За тэг. За Ташка хэлж чи. За тэр ч яриа зэ. Би ингээс сонсъё. Би ингээс сонсонгоотаас ингээд нэмэд ирээд. Над нэг яг стрессээ тайлах, шантарсан үед тайлах нэг арга байдаг байхгүй. Одоо миний нэг шүүг байгаа. Шүүгээ дүрээ яг хүмүүсийн битэн цагтлаадаг байхгүй. Дашгтэй. Одоо нэг crash box гэж байж өмнөх дугаар дээр насаа тэгээ ярьжсэн. хүмүүсийн тэ нөгөө нэг урмын үг байна. Ахагч нар бас айгууг өгдөг. Гэхдээ тэднийг би дандаа хадгалдаг. Нэгэж хайдаггүй. Өөрхөн царайлаг, мангар тэнэг дашкаас тэ үнгээ тооцсон инээ тэрэ. Хамаагүй би бүгдийг уншина. Хамгийн бүгдийг уншаал мэдээж урам өгснүүдийн амар уншиж байгаа байхгүй. Буруугийн засчиж байгаа, урам өгснүүд уншиж байгаа. Just the best залуу шүү. Эсвэл тэ гэл тэрийг уншмууд бүр яалч үсчмээр санагддаг байхгүй. Яг жишээлбэл миний хашиж байгаа юм чи одоо нийтийн альбомд шал шүү дээ. Миний нэг Монголын нэг сар 3 зүгт байгаа байхгүй. Тэнгүүд яг хүсвэсээгөө хариуцлага ирчихэж байгаа. Тэгээд мэдээж хариуцлагаас олгож байгаа стресст нь унах үернэ. Тэгэл яг хүмүүсийн урмын үгээр л явчлаа л да. Тэгтээ хамт гаднаас л тэгж урмаа шантарлаад зогсоочж байгаа. Дотроос гэх юм бол яалтчгүй яг өөргөө сэрэтгэлтэй ташнамаа чи тий хаана хүрэх ёстой юм бэлээ. Тэгээ миний нэг баримтлагч зарчим нь шантарч болно. Тэгтээ чиний эцсийн төгсөөл биш. Тэр яг очих газар чинь тэнд байж байгаа. Чи эндээ очих л хэвээр шантарноо яа огт хамаагүй. Я өөртөө жоо хатуу хандж байгаа л та. Гэтэ тэр чи огт хамаагүй шүү гэд. Чи аль зэг дээр очисон ханж болохгүй. Одоо би Монголын Хүүхдийн зөвлөлийн тэргүүн боллоо гэд энэ ханах зэг биш байхгүй юу? Дахиад дээш гişэн байгаа. Ханах зэг биш. Тэгэхээр ханах зэг гэж байхгүй хүрх зэг л гэж байгаа. Тэгэхээр чи өнөөдөр шантарсан чи өөрийгөө идгээгээд тэр зорж байгаа юмдаа заавал хүрээрээ л гэдэг юмыг дотроос авдаг. Гаднаасаа гэх юм бол гоё тэ хүмүүсийн хэлсэн үгнээс инээдээс нь байж байгаа байдлаас нь амар гоё урам авч шантарахгүй байх үндэслэл авдаг. Би ингээд хүмүүстэй ярьж захтаа аль энийг хичээдэг байхгүй. Тэгээ нөгөө айгу өөдөөс харч амар инээдэг. Одоо ингээд таагаар амар инээж байгаа байхгүй. Энэс чинь жишээ нь би ингээд урам аваад байж байгаа гэсэн үг. Амар гоё болдог. Тийм л энэ да. Миний хувьд бол амар энгийн. Энгийн за.
Йоо, гэтээ энэ захиануудыг хадгалдаг гэсэн чинь юу бас би ингээд уншчаал хийгээд Гэтэ бүр ингээд амар гоё дахгүй. Тийм. Сэтгэл санаа бүр ингээд нэр үнхээр шалтгаан бос үедээ ч юм уу. Хүмүүс ихтэй ингээд өгсөн юмнуудыг хадгалах надад ингээд тусдаа хайр зүгээд байхгүй. Тэгээд нэртэй дурсамж. Үедээ чөлөөт цагаараа л нэг хаатаад уншдаг байсан. Садаа нэг ч юм уу те. Тэгээ садаа нэг уншихтаа зүгээр ингээд номыг дуусахгүй талд нь оруулаад ч юм ингээд орхидог байсан байхгүй юу. Тэгээ яг сая өөрийгөө анзаархны 8 сараас хойш эхлээд жоохон майндсеттэй анхаарал. Тэгээ орой яг унтахаасаа яг өмнө утасны орнд ингээд номоо 5 утас юм 10 утас уншаад унтдаг болцсон. Одоо ингээд амжилтын юм аяа болоод дадлуулаад тавьсан гэх юм уу. Би бол өдөрт бол нэг подкаст дуусгаж чаддаг. Тэгээ өнөө яг 3 өдөрт нэг подкаст дуусгадаг. би юу яддаг шин ингээд тиймэрхүү юмнуудыг ингээд гадуур ингээд явж байхдаа ч юм уу ингээд дэлгүүр мэлгүүр орж байхдаа сонсож явчихсан. Яг нөгөө нэг ашиггүй цагтаа шиг байд те. Зүгээр ийш тийш бэлтгэл рүүгээ алхаж явах ч юм уу. Би жишээлбэл 20 минут алхах бэлтгэл. Тэнгүүд 20 минутын тавиал яг ингээд дуусгаал ороод тэгэл ирээдүйд ямар хүн болох вэ гэдээ асуужсэн тийм. Тэрийг ер нь амар гоёор л төсөөлдөг өөрийгөө уг нь бол битэж чадна. Тийм гоё л. Уг нь бол биш. Бүр ингээ үе шаттай ер нь боддог. Ер нь бол мэрэгжлийн хамарчин болчихсон. Тэгээ мэрэгжлийн хамарчин болоод бэлтгэл эднээ их хажуугаар ингээ байнгын суралцдаг. Тэгээ тэр сурсан юм ер нь ингээ зодог тайлсныхаа дараа ч юм уу ингээ ашиглаад жоохон бизнес юм л гэж байна. Шууд ингээд Бизнесмен. Ингэж миний доктор бүр ингээд төсөөлөд байгаа байхгүй ингээд хөө ингээд чаддаг юм хэсэг хугацаанд хийснэ тэр хажуугаар нь ингээд юм сурна гэдэг чинь тэр хүмүүс амар юм шаардахгүй 2-3 юмд ингээд анхаарлаа төвлөрүүлээ тэгснээ тэргээ дараа нь их ашиглах гэдэг чинь миний сая доктор инглиш Тэгээ бүр амраар бодвол ингээд юм мэрэгжлийн тамирчин болсон байр суурь олцсон багтаа юм ингээд хөөрхөн бизнес хийчдэг те 5 цаас кэш хийчдэг. Ер нь тийм санхүү юм аваад өгчүүл яваад. Тийм болохыг ер нь амар өөрөддөг. Тийм гоё хөрөлтэй. Та хоёр ингээд ирээдүгээ бодоод огтлгүй. Тэмцэж суугаа байлаа гэх. Тэ шууд ингээд бодоол. Яах бэлтгэл байгаа л юу те. Хэцүү шүү дээ. энийг ер нь бол хүн нэг зоригтой байна гэдэг л амар чухал зүйл аахгүй юу? Ямар хүн догтлдаг вэ гэхээр зоригтой хүн догтлдаг. Миний хувьд бол бүр үнэхээр догтлдаг заяа. Би ингээд намайг яаж нэг түрүүн та хоёроос асуусан шүү дээ. Юунаас мотивашн авдаг гэхээр би бас яг өөрийнхөө зорилгоос мотивашн авдаг аахгүй юу? Ингээд за би ирээдүйд тэгэн за хамгийн эхлээд аав ээжтэй тэгэн тэрний дараагаа өөрийгөө тэгэн дүүнраа тэгэн за тэнгуүтлээ гэрлэн тэр мэрийг ингээ бодох би бүр амар догтлоо байхгүй. Тэгээд хэдэн жил сурна гэ. Тэгэхээр хүмүүс ер нь бол зүгээр зорилгоо тодорхойлгоостай. Тэгээ хүмүүс ингээ манай үеийнх ялангуяа амар ингээ сэтгэлээр унаад би юугаар сурах уу, би яах вэ яа, амьдрал яа гэл амар тэр нь ингээ жоох утгагүй санагдаад байдаг байхгүй. Зүгээр зорилгоо тодорхойлоод өгөөсэй. Үнэхээр юу хийж байгаагаа мэдчихээсэй. Илүү өөрийгөө ингээ 50 байдлаар хараасаа гэдэг. Зорилгын тодорхой хийх юм ойлгомжтой. Тий, ойлгомжтой. Тэгэл ямар ч хурдан хийх хүснэ. Тэгэл даглан. Тийм. Тэр л аа. Бас гайхаад зарим хүмүүс за яг зорилгоо олдог болох л та. Маргааш хийх үү, нөгөөдөр юу хийх үү? Юу гоё. Тийм хүмүүс бүр агуу Олон байдаг. амар олон байдаг. Тэр нь аюу хэцүүлтэй. Маргааш юу нөгөөдөр юу яах уу? Тэгээ яг уу өөрийгөө завгүй болох гэж хичээж байгаа хэлбэр нь байж магадгүй. Тийм бас тийм байх магадгүй. Ямар ашигтай юм хүн оргаш гэж бодож магадгүй л дээ. Гэтэ миний хувьд бас амьдралынхаа туршид бас тий амар дунд мангаас амар тгий зорилгоо тодорхойлж үзээгүй. Ер нь бол намраас хойш 8 сараас хойш ер нь догтлоо хүмүүс. Хоёул яг 8 сараас хойш өөртөө болсон юм биш. Тагаас нэг авсан гэж. Хоёулаас 8 сард нэг авсан. Ихтэй ингээд нэг уйлралт ганц ч юм уу ингээд бүтэн өдрөө чөлөөлөөд ингээд зүгээр юу ч хийхгүй сайхан ингээд амар гоё шүү дээ. Хизээ нэг тэх болоо гэдэг ингээд бас дагдлаа шүү дээ. Ингээд амар завгүй юм ингээд бүтэн өдөр ингээд завтай гоё ингээд хизээ нэг тэх болоо гэж бодоод байсан. Кино үзээ сайхан бөөдөн нэрээ. Бүтэн өдөр ингээд өөрийгөө амрах хэвээр тэг ингээд зүгээр ингээд амраал нуруу амраал хэвдэн шүү дээ. Хэвдэж байгаа хооронд зүгээр ингээд бас дахин амраах үднэс рил үзээл яг л цаахаа ингээд хэвдэж байгаа надаа ингээд гим үзээ санагдаад байна шүү дээ. Тийм. Бараг дахиад ядраач ч юм шиг билээ. Гим үзээ санагдаад өө
нэр юу лээ. Тэгэхээр ер нь кино төлөвлөд үзчихвэл амар гоё. Тэгээс хоол их амар гоё шүү дээ. Яг өөртөө зөвлөд хоол игээд Хоол хийж чаддаг болсон ч хоол их гоё гэдэг юм байна. тий. Амар хөөрхөн гоё айн тавиал хоолоо игээл YouTube-с үзэл хүнсээ цогцолаад ёо бүр Амар чаргал. олонх чаддаг сухыг хүсэх байхаа. Өө нэр амар чаргал шүү. Амар гоё. Тэр амар гоё. Тэнгүүд Хэцүү ээж бас яг тэр нь надад амар гоё нөлөөлж чадсан. Ингээд ээж би пицца хийж идэв. Хийгээд өгөнгүүт юу яриад өөрөө хийж ид маа карт аваа юу гэдэг. Дэлгүүр аваач. Тэгэл би ингээд бага ингээд өгч гисэн ингээд YouTube-с үзээл ингээд за хяа бислэг тэгээд за юм хөөлөгч мөлөгч тэгэл авчраад өөрөө ингээд будаа болгож байгаа л та. Гэтэ яг ингээд хийчдэг. Тэнгүүт тэрийг ээж ингээд ханах цэвэрлээл. Тэгээд тэрнээс хойш ер нь нэлээ хоол хийх хоббитэй. Тэнгүүт ингээд миний ер нь жаргал гэртээ ганцаараа байх. Бас байдаг. Тэнгүүд яг аав ээжигээ саналд удаан байвал яг ганц 2 өдөр ганцаараа байх юм хэрэг гоё. Дуртай киногоо тавьчаал тэгэл сайхан хоол хийчихэл тэрийгээ идэл тэгээ кино үзэх. Хоол их бол үнэ гоё. Би та өөрийгөө чөлөөлөхийг нэг өдрийг үйлдэнгүй. Хардаа нэг уултгууд болтгоо гэдэг шиг. Сардаа ер нь одоо жоохон давтамж нь жоохон лойртой даавал та жоохон нэг миний амьдралын хэм маягтай нэг сургуулаа төгсөн мөсөх тэрнтэй холбоотой ахал та. Ер нь бол өмнө нь бол үлэлдаа нэг өөлж өнгөрөөчдөг гэсэн ингээд амар ингээд хэцүү зүйл ингээд тулгарч ингээд бусад хүмүүст хэцүү биш гэсэн надад ингээд зүгээр юу ч болоогүй юм шиг гэсэн ингээд дотроо ингээд хадгалаалаа тэрийгээ би гарахгүй л байдаг байхгүй. Яг гарахгүй байгаа юм бол ингээд намайг ямар нэгэн сэтгэл зүйн өөр эмгэлтэй болгох ч юм уу сэтгэл зүйн асуудалтай нэгэн болгочих байх таа гэж бодсон да ингээд үлддэг. Тэгээд сайхан. Амьдаа сайхан штэ. Тэг өөрөө амар эрүүл яваад байгаа байхгүй юу? Хүмүүс ч уйлахгүй төвчээд идэг штэ. Уйлах хамаагүй эрүүл гэж байгаа байхгүй тий. Би амар төвчдөг гэх юм уу. Ер нь уйлж чаддаггүй хэцүү штэ. Ер нь гаргадаггүй. Уйлахаас гадна тийм дотоо юм. Тэг гарна. Ингээл хүмүүс рүү ингээл шууд чадчихдаг шүү. Шууд харж байгаа хүмүүлгэж байгаа л ихтэй. Ямар ч за энэ намайг сонсохдоо та бороо. Би ямар суух юм бэ гэж шууд өөдөөс. Яаваа даа гэд ер нь намайг мэдчихэж байгаа хүмүүс яг инээж байгаа хаа яг тэгдэг. Би ямар суух юм бэ гэж яаваа юм. Би тэдэн оноо хийлээ. Би оноо хийсэнгүй штэ би бүтэн гарчаад гээл тэнгүүт чи тэгээ дараагийн тоглолтын нэрээ тэгжтэй мэгжтэй гээл ингээл өргөөл тэнгүүт за тэгэл тэгжэл ер нь цаахан хувьд бол ингээд яг стресстэй ч юм уу яг юм үедээ хүнтэй ярилцчихээд тэгээ тэр хүнээсээ урам зориг авчиж дараагийн ахис төвшлэн гарах үүдийг нээж өгд юм байна. Тийм тэнгүүт хүмүүнд жоохон маргалдаж маргалдвал тэр намайг тэгчлээ гээл Хүүгээл тэгэл ямар ч асуудлаа ер нь шийдвэрлэхийг амар хичээдэг. Ямар нэг асуудал зөөр орхичиж болно шүү дээ. Тэнгүүт яг ингэ юм дотоо юм шиг шийдвэрлээ нэг хүнд хэлнэ. Надаа шийдвэрлэх аргыг хэлж өгөх байх гэх юм. Тэмцээд идэг зан чанар шүү дээ. Бас магадгүй. Тэг бас хүнд итгэдэг бахан. Асуудлаа хүнд ярина гэдэг бол нэлээд асуурал жоохон зоригтой зүйл шүү дээ. Ер нь тийм. Тэгэхээр чиний хувьд бол би ер нь жоохон байхдаа аав ээжтэй ч юм айгүй юм ярьж өссөн байхаа гэж бодож байна. Аав ээж дөө. Тэ. Тэгээд юм юм болов. Өвөө мэд бол нэг бишээ. Яг ингээд юм тиймэрхүү одоо асуудлууд гарч ирдэг насанд өвөө юм байгаагүй. Тэгэхээр мэдээж аав ээж. Тэнгүүт аав ээж ч гэсэн нөгөө нэг ажил цэгцрээд ингээд илүү хүүхд рүүгээ гол хүмүүжил рүү ингээд орж байгаа. Тэнгүүт яг ингээд амар ярддаг аав ээжтэй. Ингээд аав өөрөө надтай ингээд сайн найз байх гэж хичээдэг. Гэтэ яг хөө мэдээч аав гэдэг статусын дээр байгаа чинь жоохон юм гэдэг нь одоо нөгөө нэг хичээлээ хийгэрээ гэдэг нэг тиймэрхүү. Тэгсэн мөртлөө ингээд найз байх гэж хичээдэг. Ингээд ярилцахыг яа найз хүнтэй болж гэнэ гэдэг тиймэрхүү юм шиг юм. Тийм болохоор хүн итгэж чадаад байгаа. Зүгээр хэлээрээ аав ээж нь яах ч юу штэ. Тэгээд ямар нэг асуудал гарвал хэлээрээ зүгээр шийдвэрлэх талаас нь бит хоёр ингээд яаж шүү гэнэ. Тэгэл угаас итгэл яриад. Тийм. Тараас бас ингээ аав ээж асуудаг юм тий. Хүнтэй үерх байгаа юу? Тий. Хинтэй үерх байгаа вэ гэх юм. Хинийхний үг тийм тий. Хамаадан байх үү тий. Сайн удам содрын хараарай. Йоо яг тий. Тэгээд ингээл өөрөөсөө илүү хүнтэй соншоо байдаг. За тэгвэл охин нөө. Хүн ярьсан юм чинь хайр дурлалын талаар одоо ингээд та хоёрын хувьд бол нэг нь ингээ нийгмийн
харилцаагаар ингээ хүмүүс ингээ октодод танигдаад. Нөгөөдгөө мэдээ сакс тоглодог гэрэхтэй бүгдийг хаддаг охин гэж байхгүй. Тэгээ октод яаж таалагдж байгаагаа яаж илэрхийлж байна? Эсвэл чамд охин таалагдвал бас яаж илэрхийлж байна? Тийм октодын талаар хүндэх юм бол. Үргэлжлэлийн талаар бас нэг л харддаг шүү. яг тэ нэгнээс нүддэг. Нүднүүдээр юу гэмээр бид ярьцаад байгаа байхгүй. Камерыг даас зэндүү. Нэг зингэжсэн. Бас үргэлжлээ юу гэж боддог вэ те? Ямар өөрөөр зөвхөөс. Хэл байх хэрэгтэй, угаасаа байх хэрэгтэй. Яг сүүлийн нэг ядраас судлаа амар их ярьж байна. Судлаа харахад Оксфордын сургуулийн судалгаа харахад хүн нас ахихсан үргэлжлээс авах мэдрэмж нь багасдаг гэх тийм судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл хүн яг хүүхэд байхдаа үргэлжлээд илүү гоё мэдрэмж авах гэсэн үргэлжлээс хөгшин болохдоо үргэлжлүүл нэг гоё мэдрэмж авахаа түр жоохон багасна гэсэн. Тэгээд би бол үргэлжлэл нэг яваад байдаг байхгүй. Тэгээд сүүл харж чад за зөвөхгүй болохгүй байна гэдэг мэдрэмж бол авсан л та. Тэгээд гэхдээ сүүл анзаараад байгаа хүүхдүүд нэг би бол нэг Монголын хүүхдийн зөвлөлийн тэрүүнгээ нэг статустай нэг том байгаа шүү дээ. За яг би өөрөө тэгж байгаа чинь хүмүүс тэгж хардаг байхгүй юу? Харангуут тэгж байгаа. Хүмүүс угаасаа тэгж тэгж харж байгаа агуу нэ. Тэнгүүд октод за зугаасаа атлаа. Энэ угаасаа надтай харьцахгүй гэдэг аюм авдаг юм шиг байгаа. Тэгээд тэрнээс болоод яадаг. Тэгтээ мэдээж ирж л байгаа л да. Тэгэхээр тэр болгонд нь хариулаад инээдээ явах амар. Юу гэж ингэвчлээ. Атахгүй санагддаг. Хаалгадсан балцаас. Амар штэ. Угаасаа мэдэгдсмээр орж ирдэг штэ. Бүр ингээд сайн ер нь бол тэг мэдрэгддэг. Шууд мэдрэгддэг байхгүй юу? Ямар ч үг байсан ингээд мэдрэгддэг. Сайн уу өдр гээл заяа. Тэгсэн мөрчлөө тэр мэдрэмжэндээ угаасаа итгэж болохгүй. Хоос итгэж болохгүй. Угаасаа итгэдэг. Бадаг сонгол хамгийн утгагүй санагт надад л. Би бол бадаг сонгоод чиг. Тэгээ хайр гэдэг бол шалтгаан ихгүй штэ. Шууд хараад гэл. Шууд цаанаас авахгүй юу? Тэгээ одоохондоо тийм үнтэй арай. Яа. Шрагуул байна. Тий. Чи тэгээ яаж тэрийг мэдээд ээ? Гэл жоох баг явдлаа л да. Баа Жоох байсан. Тийм. За маа залаг. Шууд сая. Мэдэрдэг юу? За та яах вэ? Тэгвэл энэ аваагаас таахгүй л гэж боддог. Ямар ч их нэгтэй ингээл хөрхөн харагдвал. Гэтэ ер нь бол нэг ямар дурсамтгай дээр биш ээ. Энэ гайгүй. Гэтэ энэ хөрхөн шүү л гэж найзтай ярьдаг болохоос ингээл дурслаа. Тэгдэг байхгүй юу? Өдөр шинийг бодоол гэж тий. Тэгээ тэр чинь зөө. Тэгээд цаашаа яах вэ гэ. Тэгээд ер нь маш цөөхөн хүмүүс сайн болж байсан. Сайн болцоо. Яаж илэрхийлдэг? Сайн гэдгээр үү? Амир юм үйлдэлээр найзуудаараа дамжуулсан систем шиг баг. Гэхдээ бүрийн бүх талаас л Ингээл амар бодоол яах уу гэл ингээл ер нь амар боддог. Яах уу гэл. Ер нь жоохон халамжлалтай л юм уу? октод ч юм уу яаж? Октод уу? Яадаг байсан бэ? Захиа махаал бичиж краш болсон гэсэн. Гоё шүү дээ. Хайш тэнгүүт нөгөөх нь тэгэл уншичаал. Тэгээ хайж. Тэ цагтл дээр гоё биш үү угаасаа гоё. Тэгээ угаасаа сэтгэл харагддаг байхгүй юу? амар надад жоохон сэтгэлгүй. Амар хогийн дээ. Амар муухай хэлсэн үү? Хайртай шүү. Гэ зүгээр ингээд сараачаа бичсэн. Нэг найзынхаа дэвтрийн засаа урцсан юм шиг тийм бичээд өгөх. Амар сэтгэл орой жимбит нь боогоо тэр чинь ингээд яг эмхтэй хүн ч өгсөн юм уу? Нөгөө ингээд найз майз зэртэн гэдэг ч юм уу яаж мэдхий те? Тэгвээс тийм яг ингээд гоё бичсэн цаасаа л уусаа хоёр дэм бил. Амар юм яг уу подкаст жоохон амар болоо. За яри. Яг өөрийгөө дуулах гэж Зэрэгчин гэж. Гэхдээ зөрөгтэй хүмүүс мэдээж байдаг л да чаачууд мэддэг. Зэрэг зөрөх хамтаас шүү дээ. Тийм байх. Яалчгүй ингээд надад сайн гэж байгаа ч гэсэн ер нь уруул юм байл. Би өөрөө мэдээж сайн байж ижил харилцаа угаасаа явна шүү дээ. Би өөрөө сайн хайртай байж иж.
Хоёр талаас гэсэн үг шүү Тэгээ дээ. хоёр талаасаа. Ерөнхийдөө бол ингэж бодож байна. Эрэгтэй хүн нь одоо нэг охины хөөрхөнгөө харна шүү дээ. За эхлээд нэг хэдэн сард орж хорхлоо хуцаа явна. За энэ чи ийм хөөрхөн охин ингэж байгаа гэж. За тэгээ сүүлрүүгээ уг хүнтэй нэгэ танилцаад ирэхээр за нэг тодорхой хэмжээнд нэг жил өрнөлөө гэж бодоход одоо тэр хүнийг уг хүнийг нэгэ тайлж хэлж байгаа шүү дээ. За яаси. Яасан. Юу бэцээ манай эцэг Энийг хатлах чи таксигаа дуудаарай. Такси дуудчих энийг please. катлиж Такси байна. дууд чаддаг юм байна. Такси дуудчих please. Яа. Явъя насаа. Яа. Та болчлоо. Асуултаа. Бэцээ. Итүүлээ яриад байвал яг нэг 3 цаг шийдэх юм байна. Асуулт чилээр Яриулын өдөрчингөө. яг гоё юм. сүүлийн нэг юм үлдсэн байна шүү дээ. За сүүлийн нэг юм чи хариулаад явъя. Одоо яг энэ хэсгээс татсан шүү дээ. Энэ хэсгээс биш энэс өмнө нөгөө нэг амар гээд За, ямар хэсэг бэ? миний тэр хэсгээс катлё. Индра аваа байхгүй юу? Амартай энэ Би бас юу яах юм бэ? Тэг. Натраа бүрийгээ яцсан баг мартаа. хайр дурлал мөрлөөс сенсор гэж бодогдод. За яах За явах уу? За гэлээ. Аяас яваад байгаа шүү дээ. Чиний ингээд хүний таних юм бол Тэг хүнийг ингээд тодорхой хэмжээнд ингээд танаад удаагүй ирэхэл эхлүүл одоо эрэгтэй хүн ингээд шууд анхнаар зэрэг дурлах гэж байгаа байхгүй. Харин эмэгтэй болохоор бас дурладаг гэдэг. Бас дурладаг гэдэгт нь би амар итгэдэг өөрийнхөө Тэгээ ер нь дасч дурлах нь ер нь зөв юм шиг байлээ. Нэг тим сонсч байсан байхгүй юу? YouTube-ээс үзчихсэн гэх юм уу? Эмэгтэй хүн ингээд эрэгтэй хүнийг анхны ингээд сэтгэлээр хараад тэгээ нэг төсөөлчдөг энэ юм хүн байна даа гэдэг ингээд төсөөлчдөг. Тэгээд тэр төсөөлөлтөө ингээд байж ангууд яг ингээд харилцаад үзэнгүүт өөр хүн байна гэх тэгээд ингээд хайчдаг. Тэнгүүт ер нь дасаж дурлсан нь л эмэгтэй хүний хувьд зөв юм шиг байлээ. Байгалийн шалгуулаар бол эхтэн анх хараад ер нь гуглстай байж тээ. Тэгээд өөр юм бол чиний тэр нэр одоо жоохон муугаар хэлдэг доктод бол анхны хайр тавьчаад байгаа шүү дээ. тий Бандны хараас жоохон явчихад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол байж болохгүй шүү дээ. Ерөнхийдөө бандр нь үгээл октод нь тэнд дасч иж үерхэх хэвээр ингээл байгалийн хүмүүс байгаль систем байгаад байгаа гэж харагдаж шүү дээ. Тийм болохоор өөрийгөө залруулаад байна тийм үү? за ихтэй зөвхөн үйлдэл хийх хэрэгтэй. Зөвхөн өөрөөр хайр маяг гэж бол одоо бол би бол одоо жоохон том болж байгаа. Тэнгүүтлээ ингээд тийм жоохон хүүхдийн өнцгөөс бас хахаа хорхол мохорхол инээдвэгэд хахаа болсон нас өнгөрцөн. Тэнгүүтлээ бас ингээд том болоод ирэнгүүт хайр нэг чухал биш гэж үздэг хүмүүс бас байдаг штэ. Тэр насандаа бас арай өөрийгөө яг жинхэнэ тэр насандаа байгаа гэж бодоод байдаг байхгүй өөрийгөө. Тэгээд үзэнгүүт ингээд эрэгтэй хүний хүндлэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ яг хүндлэх хүстэй хүнээ тухайн харилцаж байгаа хүндээ чи ингээд надад хэрэгтэй хүн шүү гэдгийг мэдрүүлэх нь тэнгуүлээ чи ингээд хүндэлмээр хүн шүү гэдгийг мэдрүүлнэ. Эрэгтэй хүн угаас эрэгтэй хүн гэхээс цаашаа эрэгтэй хүүхдөө ингээд хэрэгцээтэй гэдэг мэдрэмж авах хэрэгтэй. За байгалийн сан. Тэнгуүл эмэгтэй хүн ч гэсэн хүндлэхийг хүсдэг байхгүй. Би бол үнэхээр хүндлэхийг хүсдэг. Тэнгуүлээ тэр хүн надад үнэхээр хэрэгтэй бол ингээд хэрэгтэйг нь мэдрүүлэхийг хүсдэг. Тэ угаасаа хүндлэж л яг хүндлэж хэрэгтэй юм тий. Би бас эрэгтэй хүнийг хүндлэх гэдэг тал дээр бол санал нийлж байгаа. угаасаа хүндэл тиймэрхүү мэдрэмж авах амар биш. Тэгээд нөгөө хүн чинь өөрийгөө энэ хүүхэн ямар хүүхэд яваг тэгээд хүндлэж байгаа юм байна гэж бодохоодаа өөрөө бас зөрүүлээд хүндлэх. Тийм яг тий. Тэр мэдрэмж нь бас өөр амар гоё. Тий ер нь бол нэг тийм одоо энэ нас уу? Энэ насанд манай аав ээж хоёр ингээд ер нь нэг нэгнээс амар байдаг. Тэгээ хүндэлж байгаа хэлбэр нь байж магадгүй гэж боддیں۔ Ээж ингээд аав чалсан юм биш та аав чинь ингээд загнаж штэ гэдэг. Тэнгүүт аав дээр очиод хэлэнгүүт ээж чинь штэ маш тэгээ ингээд нэг нэгнээс айгаад байдаг. Тэр нь амар гоё санагддаг. Нэг нь ямар ч юм давмгай юу байхгүй яг Өөр хүн тийм яг гоё юм байна. яг 50 ингээд найзлаа хоног ингод ааваас асуу. Би авч байгаа юм чуу. Ээжээс асуу. Ээжээс асуу. Би ааваас асуусан штэ. За өөрөө мэдтэй. яг аав дээр очиод тийм юм ээжээс асуу, ээж дээр очиод ааваас асуу. За. Заримдаа бүр ихчээсээ асуулцсан. Ихтэл тэгээ жоохон маяллаа штэ. Манай ихчүүл гайгүй. Ихчээсээ асуу гэвэл баг баярлчихсан. За бүтцэн баг. Би л жоохон тийм ихч юм байна. Базар нэ ёо. Би ер нь бол олон төвтэй хүн тэгээ. За зэр жаахан. За окей за. За тэгээд баярлалаа. өөрхөл маягтай явуулсан юм байна. За тэгвэл мэдээж манай хоёр нэг
үлгэр дуураалалдаг те нийгэмд хүүхдүүд манлайлал болж чаддаг хүүхдүүд гэж хүлээн зөвшөөрөгдчихсэн аль хэдийн тийм хүүхдүүд байгаа. За тэгээд Даашка бол мэдээж юу гэх юм. Би азаа хүлээн зөвшөөрж байгаагаар өгдөө. Тэгээ хүлээн зөвшөөрөх. Азаахаа дараасаа ингэж угаасаа өмнө нэгээд юм ярьж байгаа хүмүүс мэдгүй л ах та. Яг хүнтэй юм ярихад цаанаасаа ингэж хөндлөмөр санагдаад байдаг. Ийм хаавраатай гэдэг. Би азаасаа нөгөө юм ярьж үзээгүй нөгөө хурдан шат клубийнхээ хүмүүстэй юм ярьж байхыг хараад нөгөө дажгүй хүмүүс оо энэ хаана исэн хүүхдээ гэж бодсон байхгүй юу? Би бол хүнтэй юм ярьж байхыг хараад оо ямар ондоо хүүхдээ гоё хэлцээд байдаг. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх хүмүүс авнаа. Тэгэхээр та хоёрын хүүхдүүдийг ингүүл та нар илүү өөрсдөө ахиц дэвшил гаргая шүү. Ингүүл та нар тэ ингээд нэг үзээрэй ч юм уу тэ би ингэж үзсэн та нар бас ингэж үзээрэй. Би энэ дээр жоохон алдаж үзсэн шүү. Та нар энийг ингэж үзээрэй гэж зөвлөгөөг тэнгээх хүүхдүүдэд гэх юм бол. За би өөрийнхөө лекцэн дээр тавьдаг хүмүүс хэлэхдээ ярьдаг хоёр зүйлийг л ярьдаг байхгүй зөвлөдөг хүүхдүүдэд үе тэнгэр хүүхдүүдэд. Нэгдүгээр гэх юм бол эрсдэл гаргах гээд өөрчлөлтөд бэлэн байж байгаа. Одоо ямар нэг сайхгүйгээр яг эрсдэл гаргах гээд айгүй бэлэн байна. Магадгүй та нэг тэмцээнд ороход эрсдэл авахгүй юу? Бус хүмүүс таныг хараад шоолж магадгүй. Тэгээд өчөөх эрсдэл. Энэ эрсдлээс битээ яг эрсдлээс гарга гэж байгаа байхгүй юу? Хэрвээ эрсдэлтэй нүүртэй эрсдэлтэй нүүртэл амьдралд нэг хамгийн том ганц эрсдэл байгаа заяа. Тэрний өгөхлөөр амьдралын хамгийн том эрсдэл бол ямар ч эрсдэл гаргахгүй байх гэж байгаа байхгүй юу? Ямар ч эрсдэл гаргахгүй байх ч өөрөө чамайг ална. Тэгэхээр чи байнгын эрсдэл гаргах хэрэгтэй. Тэмцээнд ор өөрийгөө загнуул, магтуул, эрсдэл гаргаад нэгдүгээр эрсдлээ гаргачих. Эрсдэл гараад ирэнгүүт өөрчлөгч эхэлнэ. Шатахаад ир. Араас чинь таныг татах хүмүүс зөндөө байгаа. Муулах хүмүүс байгаа, магтах хүмүүс байгаа. Магтаал нь бит явна. Шүмжилт нь бит явна. Гэхдээ шүмжлээс авахын заавал ав. Шүмжил дотор 1-2 заал хэрэгтэй байгаа. Магтаал бол ихэвчлэн худлаа гэдэг. Яг дэмжиж байгаа одоо чинь би амжилт гаргалаа гэж бодоход яг намайг энэ амжилтанд хүрэхэд дэмжсэн хүмүүс 2-3 ширхэг, магтаж байгаа хүмүүс 2-3 мянга. Тэгэхээр тэр магтаал донд бити төөрөөрөө л гэж байгаа. Тэгэхээр өөрчлөлт нь бэлэн бай. Хамгийн сүүлд нь өөртөө итэг. Тэ хамгийн сүүлд нь өөртөө итэх хэрэгтэй. Хэрвээ та өөртөө итгэхгүй бол өөр хинтэд итгэх юм. Баггүй юу? Тэгэхээр өөртөө л хамгийн гол нь итэг. Өөртөө үргэлж итгээд би чадна. Гэтэ хоос итгэх биш шүү дээ. Өөрөө үйлдэл хийж байгаа л тэрэнд итгэх хэрэгтэй байхгүй юу? Чадна гэдэгтэй хүн угаасаа нэг юм тавтаад ирэхээрээ олимпиадад математик бодоод ирэхээрээ сагсаа их бэлтгэл игээд ирэхээрээ их өөртөө яриад эхлэхээрээ окей би нэг чадна гэдэг мэдэрч эхэлдэг. Тэгэхээр хамгийн гол нь өөртөө итгэхээрээ гэж хүссэн байгаа. Тэгэхээр энэ 3 зүйлийг даатгах юм бол угаасаа нэг жилийн дараа 2 жилийн дараа бол өөрчлөлт мэдрэгдэнэ. Тийм л да. За өөртөө итгэхнэр үнэхээр чухал шүү. Бэлтгэл хийгээд ингээд сайжирсан ч гэсэн өөртөө итгэхгүй л бол үнэхээр тооцохгүй. Эсэргээрээ өөртөө итгэх, хоосон итгэх бас үнэхээр айлтай. Чадахгүй хоосон итгээд ингээд тэгээд их юм басаа. Тэгэхээр яг ингээд гоё галын олоод өөрийнхөө хийж байгаа юмдаа өөртөө итгэлтэй байх л чухал юм байна л да. Бусдаар бол яг үйлдэл авахгүй, яг тэрнийх нь хичээгээгүй байж чадна гэдэг байна. Миний хувьд нэг жоохон ийм гой санагдах алтны ч юм уу ингээд одоо бид нар хэдий хүүхдүүд одоо байгаа ч гэсэн ингээд ер нь жоохон өөрсдөө бэлдээд жоохон ингээд алтны хүмүүстэй одоо харилцахтаа жишээлбэл ингээд гоё өөрийгөө гоё авч яваад ингээд том хүмүүстэй харилцахтаа ч юм уу одоо энэ тийм захирлуудтай ингээд ярихтаа ингээд амар гоё алтны ингээд тийм одоо ажил хийлээ гэхэд үнэхээр хариуцлагатай байх. Тэгээ ер нь хариуцлагатай байгаарай л гэж хэлээ. Би бол өөрөө хариуцлагатай байж чаддгүй. Хариуцлагатай байх юмсан л гээд тэрний төлөө хэлж байгаа юм да. Тэрний төлөө хэлж байгаа. Адагийн үед бол нөө хүүхэд гэж өөрийгөө бити итгэх хүлээж аваарай. Тэгээ хүссэн үсээгөө ингээд нас явна, тэгээ том болно. Гинт ингээд том хүн гэсэн зүйлд ингээд авахгүй өөрсдөө бэлтгэх амьдрал нь гэсэн үг байна шүү дээ. Хариуцлага нэрч болж байгаа. Тийм хариуцлагатай. Манай цэцгийн хичээл бас зөвлөгөө өгдөг хүн бас зөвлөгөө миний хувьд нэрэнгээс л өөртөө одоо миний хийж байгаа зүйл бол өөртөө итгэж байгаа. Тэгээ би сайн авахын тулд би ингээд сайн ирээдүйг бүтээхин тулд би өнөөдөр юу хийж байгаа. За би ийм зүйл хийсэн юм чинь би ирээдүйд угаасаа тэгжэл дараа тэрүүгээрээ өөрсдөө ингээд
өөртөө итгээд ингээд өөрөөсөө мотивашн авах гэж амар гоё зүйл байхгүй юу. Ингээд тий. Яа би чадаад байна штэ тий. Яа би өнөөдөр ингээд хийчлээ штэ. Тэгээсэй гэж бодож байна. Тэгээд дадал зуршил болгоорой гэж хүсэх юм бол ингээд өөртөө захиа авчаарай. Энэ хорвоод үнэхээр чи өөртөө л талархах хэрэгтэй шүү гэдгийг л хэлмээр байна. Тэг өнөөдөр чи хийчлээ, чи өнөөдөр номоо уншчлаа шүү. Чи өдөр болго идэх ч гэсэн өнөөдөр дахиад уншлаа. Чи мундаг байлаа шүү тий. Чи өөр хүн байлаа шүү өнөөдөр тэгээд өөртөө хэлээсэй. Өөртөө захиа авчаасай гэж хэлж байна да. Талархлын захиа. Тий. Өөртөө гомцож бодно шүү дээ тий. Чи өнөөдөр энийг хийгээгүй шүү. За яг би чамайг уушлах чи маргааш хийгээрэй тий. Өөртөө яг нэг гэж байгаа ажил. Хайдыг гоё захиа авчаасай өөртөө өдөр болгон. Өдөр болгон тусгай гэхэд ядаж 3 хоног таа ч юм уу тий. Тэмдэглэл хөтлөхтэй ер нь төстэй юм байна тий. Тий ер нь. Гэтэ захиа бичиж гэн гэхээр бас утга нь өөр л юм байна. Тий арай өөртөө илүү яриад гэсэн. Хүн болж төрнө гэдэг чинь өөрөө бас Өөртөө ярилцж гэн гэсэн үг. Өөртөө ярилцж гэн гэсэн үг болчиход байгаа байхгүй тий. Ярилцаад байгаа байхгүй юу. Өдрийн хэмнэг л болохоор ингээд өнөөдрийн зүйлсээ хин нэг юм яриад байгаа байхгүй юу. Тийм байна да. бүтээн гэдэг чинь бас гоё юм аа. Гэхдээ ер нь амьдрал гэдэг өөр аюул гоё шүү дээ. Тэгээ би бас ийм подкаст эхлүүлж байгаа хүмүүсд амар баярлалаа. Хэдүүлээ ингээд хэдэн жилийн дараа энийг ханах тэгээс олоод үзнэ. Ийм ярьж байсан ба шүү дээ. Одоо эндээ бас хүрсэн байж гэж бодох байх гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ чинь яг том хүн болоогүй те бүхнийг дүгнэж ярихгүй байгаа байхгүй юу? Яг юмсыг өнөөдрөөрөө яриад байгаа. Тэгээд тийм болохоор бас илүү гоё. Том болоод өөртөө гараад яа ямар мундаг юм. Тийм ш тэ. Цаг хугацаа одоо тийм. Өнөөдрөөрөө ярьж байгаа болохоор өнөөдрөө илүү гоё. Даашка үнэхээр завгүй байх юм тий. Тэр асууя гэж бодсон. Энд чинь бүр хичээлтэй суудаг юм. Чи багасаа Би ч сурагч л та. Тэр сургал сурагч тэнгүүт үнэхээр ажилтай юм тий. Хамт тэгвэл хариуцлага авсан болохоор бусдаар бол би тийм хүмүүс угаасаа байгаа заяа. Одоо энэ нуулга хэлэхэд хэд мянга тэргүүн болсон, дарга болсон, мянга цэрэг болсон ч гэсэн хариуцлага мэдэрдэг хүмүүс байгаа. Өөрийнхөө цаг зав өөртөө цаг зарцуулаад байдаг. Гэхдээ яах гэж тэр тэргүүн бол сонгогдсон, яах ч дарга болсон, яах ч ахлагчулсан. Бусдаа цаг зарцуулах хэрэгтэй байхгүй юу? Тэр мянга гол би ингээд сонгогчж байгаа юм чинь би ажиллах бол хүүхдүүдийн төлөөл гэдэг юм тэнд унчих байхгүй юу? Тэгэхээр нэгт би одоогоо сонгогцол юм чинь хийх л хэрэгтэй. Улс төр ч гэсэн яг энэ зарчмаар явах хэрэгтэй. Ер нь бол Монгол улс дахь хүүхдүүдийн хамгийн одоо төлөөлөл гэсэн үг байхгүй тий. Тий төлөөллийг өдөртөж чиглүүлж байгаа юм. Би юм хийхгүй бол хүүхдүүдийн дуудлага байхгүй. Тэгэхээр би хийх л ёстой. Энэ хариуцлага заавал мэдрэх л ёстой. Тэгээ энэ хүрээнд хүчнээ олон ажлуудыг хийсэн тайлангаа энэ жил 50-аад байж байна. Дайжгүй. Тий. За тэгвэл дайжгүй бол ингэ шагнаа. Угаасаа юм гоё шинжил гэж байгаа шүү дээ. Тийм шинжил өгч чинь Beatles ер нь мэдэн тий. Мэдэн. Ливерпулийн дөрвөлгийг амар гоё Лербигийн их шиг таарцаг. Сонсоо. Тий. Сонсогдсон юм болоо. Cute. Даашка одоо нөгөө хайрцагнда энийг хийгээл тоглоулаад байж байгаа. Тэгээ жоохон гониггүй нэр гонигсэн одоо өгсөн шүү намайг хариуцлагатай бай гэсэн шүү. За тоглоо. Энэ бас надад амар таалагдсан. Манай их ч надад бэлгэлсэн байхгүй юу? Гэхдээ яг энийг биш л дээ. Өөрөө зардаг. Тэгээд гэмжсээр зардаг байхгүй тэгээд Ингэж юм даа. Баярлалаа. Ийм юм амар чам байдаг шүү дээ. Баярлалаа. Тэгж байгаа байлаа дараа тавиад би ч байна. За. Би даашкаг харах бол бэлэг болчихоо. За яа. ирээдүйд бол ингээд улс төр бол цэвэршил эхэлх юм байна. Би нөгөө нэр цэвэр цус цэвэр. Яа цус. Одоо юмыг ингэж хүлээж авах. Цэвэр цусны халах гэдэг. Одоогийн томчууд ямар байгаа гэвэл ойлгомжтой шүү дээ. Мандгийн жоо. Тэс хэцүүн жоо. хэцүү тэгэл их харагдаад ах юм. Гэтэ яг улс төр бол яг хүүхдийн төсөөлт шиг нийгмийн төсөөлт шиг нэг тийм амар зүйл биш. Одоо чи бол чи боловсролын сайд нам баярыг авах байгаа шүү дээ. Тэгээ би сайн нөө уулзаад бас ажил ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бол айгүй төлгөө хүн байгаа байхгүй. Амар гоё хүнтэй амар гоё харьцдаг. Ахын дөө яасан ийсэн амар төлгөөхөн гоё юм байгаа. Тэнгүүд сошиалор хадлаастай нэрээ амар. Гэхдээ сошиал гэхдээ бараг 80 нуудлаа гэж яг тухайн үед би дүнэлт нөрсөн байхгүй. Тий. За тийм байна дөө. За бас энэ үрээд манай подкаст маань өндөрлөгчээ. За хүрэлцэн ирсэн.
Одоо 3 цэцэндээ бүгдэнд нь их маш их баярлалаа. За тэгээ манай подкастыг ивент хийж байгаа байгууллагын гарын бэлгийг өгье. Оо за. Энэ подкаст яам хөөе. Яа, цагийн бэлгэн юм байна. Оо чи босч авах хэрэгтэй. За баярлаа. Сайн болчихсон. Ямашкаё. Маш ачаар бэлгэлтэй. За тэ амтагаарэ. Цэцэг авсан мэдрэмж яваарэ. Гоё юм. Байна. Үнэхээр гоё. За манай подкаст Энэ юу яасан баярлаа. Энэ ямар баярлалаа. Ээж юм нэг сая хав Хонконг явж ирээд ээж юм нүү цэцгийн ваар бэлгэлсэн хөө. Гэсэн чи цэцэг байхгүй. Тэгээ ээж ингээд чи надад цэцэг өгье шүү гэнэ. Тэгээ би ингээд цэцэг өгье гэж бодож байсан чи ингээд баярлаа. Энэ бас гоё би сүүл нэг нэрээ утастай болоод Вау. Санаас нэрээ энэ хамтарч ажиллаж байгаа байгууллага танахтай хамтарч ажиллаж байгаа байгууллага манай гэр бүлийн бизнес. Тийм үү. Арьсан эдлэл хийдэг. Тийм. Одоо үйлдвэр гэсэн Энэ тийм. жишээлбэл ингээд би хийсэн ч биш магадгүй. нэр юм. Би өмнө жил нөө багш нарт бэлэглэх юуг үзэгний савыг хийсэн. Гэтэ арай өөр загварчдээсэн энэ дээр хоногтой өмнө говийн багш нарт бэлэглэх. Энэ юу нэр Би ер нь үйлдвэр дээр ингээд арьсан юм бас хийх хоббитэй. Би ер нь зөндөл хоббитэй. Арьсаар юм. Эрэгтэй хүүхэд юу нэр гэсэн үг вэ? Наач нь Украин арьсан. Тэнгүүд бэлгийн юм гот ингээд ямааны арьсан. Бүр чамын юм бол хоньны арьсан юм ингээд гол зөөлөө. Амар гол зөөлөө шүү. Хоньны арьсанд хүрч байгаа юм шиг хоньны арьс бол юм. Хослог амар гоё. Арьсны үн Дараа дэвтрүүлэг хийх юм шиг. Хоньны арьс гэж юу вэ? нэр таар юундаа бол эдний юу гоё баярлаа. Тийм ээ. За хасууд гээд За одоо гайс яг энэсийг катлаа. Одоо штэ альфа бүгийн бэлгийг цатлаж. за За хүйе. Хойлоо бүр ёо энэ бүр амар. яа. За Ажлаас. за энэ ингээ манай альфа бүг гээд өнгөө салбарда өнгөө салбарда юм номын Хамтраа ажилласан байна. сэтгэл зүйн манай подкастта хамтран ажилласан. Ашиг хэлгээд за хамтран ажилласан хоёр байгууллагаа их баярлалаа гэж хэлье. Наста гоё юм уу? Лаа бас амар гоё те. Ингээд нэг уншиж та. Ном уншдаг хүмүүс ном байна. Энэ лаагаа асаагаад номоо уншаад тэгээд байна шүү дээ. Тэгээ наад лагаа асаагаад нөгөө нэг хайлттай үндэ захиад Энэ юу юм? Тоглоом тамир бүр юм уу? Тоглоом тамир чинь нэг шилдэг юм байна шүү дээ. Өмнө говийн цэцгэлгүй. Вау. Альфа бүкээс цэцэг авсан биш үү? Тэгээд баярлалаа ингээд хүүхдүүдэд дэмжээ Ийм ингэ гоё амар гоё байхгүй. Ийм гоё цэцэг байт юм биш үү? Тэр нь бол альфа бук айгуух нэг хамтарч ажилласан. Тийм байна. Ингээд санал өнгөт өө болно штэ манай порт хэдэн юм тадаг өө хүүхдүүд ажиллах манайхаас дээр нэлтэй шүү гэх. Оо. Тэгэхээр альф бук яг ийм дараагийн подкастаар уулзъя. Баяртай. Баярлалаа.